Шатхууны нөөц дотор 130 мянган тонн нь хуурамч шатхуун байна. Тэгэхээр энийг одоо цаашдаа хадгалаад авах эсвэл устгаад манай олигарх луурч нэрэ бүтэхгүй байна гэдгийг нь монголчууд бид бүхэл гадныхын мэдээд авчихлаа да Базарваны хомбод гэж. Гэрснээс энэ Petrovs гэдэг компани Ж оюун гэрэл гэдэг авгаатай нэр холбогддог ба Никийг ховчилж аваад араас нь Petrovsыг авдаг гэдэг үлээ эсвэл Petrovsыг аваад араас нь Никийг авдаг ч үлээ юу гэлээ. За яадаг ч байсан сүүлдээ тэр авгаа ухаан худгаас хувь эзэмшээд тэр хувьцааныхаа 1% зарагтал 80 сая Америк долларын үн хүрсэн тэр үнээрээ зарагдсан байдаг гэдэг мэдээж байдаг. Өөр юмч байдаг. Гэхдээ нээд ухаас салхуу өрөөд байгаа тул одоогийн эзэмсэгч нь улсын хурлын гишүүн асан Отгон Билгийн хүү Сод Билэг юм шүү гэдгийг дурдаад гол сэдвтэ оръё. За YouTube дээр нэг гоё сууг бий. YouTube Boots гэдэг энэ сууг бол мотоциклоор дэлхийд тойрон аялахаар шийдсэн Norali Showmaker хэмээх Голланд бүсгүйн хөтэлдэг сууг юм байна. За тэгэхэд мэдээж Голландаас гарсан байлгүй яа гэж түүнээс хойш олон мянган километр зам явж олон зуун бензин колонктер очиж бензин шахуулаад л явж байгаа штэ ойлгомжтой. Тэр олон зуун колонкийг дамжиж яваад манайхан жоохон шоолонгуй маягтай хандаг Киргизээр ч устай арайд л өнгөрч байгаа юм. Гэхдээ асуудал таараагүй. За тэгээд Хятадын Кашгараар дайрч хужаа бензин авах гэж данх тунхуугаар зөөдөг гэх мэт энэтэй хэсэгч гаргадаг. Гэхдээ авсан бензин асуудал үүсгээгүй зүгээр жохом. Ингэж явсаар манай ховдын булган бомтоор орж ирнэ. Яг өөрхийн шалганы зэрэг штампыг нь харах гээд баг зэрэг лазгансан хэсэг гарах нь гардаг. Өдөржин нэгмүү сандлаар суусан хүн тийм байлгүй яах вэ гэж. За тэгээд булган орж бензин авсан. Гэхдээ Norali энтхийн бензиний чанар маш муу байна. 92 жиш арай 80 биш байлгүй дээ бурхан минь гэж өгүүлж явсаар үенчээр чигээрээ гарч алтай сумынхал бах MGO колонкос бензин авч тавихад их улаан давааны ихэнд бах Petrovsоос чанарлаж чадлагүй даваад авч манхан орж иж Petrovsоос 92 олж аваад хөдөлдөг юм. Anybody home? Ah, hello. Full, please. Yeah. Oh. Ah! Oh no. Okay, thank you. За тэгээд ховд орох замдаа шуурганд нэг нүдүүлж аваад маргааш нь ус руу хөдлөө хөөрхий. Ховдынхан бол яаж хийж байгаад Petrovsийнхаа нэрийг аваад үлчиж байгаа юм. Учир нь Norali бүсгүй мотоцикл Шатхуунаас болж унтарчалгүй явсаар байгаад Увс аймгийн Улаангамд хонож аваад маргааш өглөө нь Улаангомын нэг Petrovs дээр очиж бүх байрын нэг залуугаар AI-92 шахууллаа да хөөрхий. I fill up here. 92. That's fine. Good morning. Yeah, full please. Yeah. Uh, 40. Okay. It's okay. No need change. No need. It's okay. No need. Hey, give it. Give it. Их л мундаг бензин авчихлаа гэж бодсон баг чаавс хариултаа чаавалгүй баярлалаа болоод гараад иччихсэн. За тэгээд увсад ирсэн хүн байна да энэ ч одоо өлмий тэнүүхэн нутгийн мэлми дунглааг уснуураа гэж дуулсаар яваад уснуур дээр очсон да хоорхий. За тэгээд тэндээсээ засмал руу орж хоолн гэрээс аяг гурилтай шүл сорж яваад авсан чинь байдгүй да хоорхий. Нөгөө Petrovs наркан элбээ үзүүлж мотоцикл нь гацаж тасалдаж үүлийг нь үзээд салгалж гэлдэрсээр байж нутгус цогцлбор дээр ирж дэм буудалд хонох болсноор Монгол олигархуудын мэдл байдаг Petrovs компани наркаг дэлхийд даяар зарлаж орхилоо. Few problem. Can't be out of fuel. Not possible.
yet. It's happening again. I don't get it. What is wrong? Why the fuel is not moving? There we go. Strange. I don't get it. Come on. Okay. There we go again. Very weird. Maybe it's the filter, or either way it's a fuel thing. I know Үүнийг that хийх much гэж бичиж now. байхад Nora Lee-гийн тэр дугаарыг 2 өдрийн дотор 736 мянган хүн үзчихсэн байж таарлаа. Ер нь бол мань Nora Lee 3 сая 300 мянган даагчтай. Тэгэхээр Монголын Петровисын найркаг дэлхийд даяар хамгийн дөрөнд 3 сая 300 мянган хүн үзнэ. Тэр нь дам ширээр хэдэн сая хүрхийн бүү мэд дэлхийн мэдхин мэджил таарлаа. Ганц Баталсан Nora Lee бүсгүй болохоос биш энэ мэт заваа юм Монголд ирсэн жуулчин бүрийг дайрчил байгаа. Хамгийн харамсалтай нь Петровисын бузруулаг Монголын бузруулаа Монголын бензин гэж ярихаас биш улсын хурлын гишүүн сод үлгийн бензин ийм тийм байлаа гэж ярихгүй л дээ. Энэ ч л хамгийн муу муухай юм шүү дээ. Термосан луурчдын балгаар Улаангомын Петровисын түгээх залуу нүрээ төлж дэлхийд даяар шүглүүлсэн муу дүрийн баатар болж мөнхрөх шиг боллоо. Хүрээний бузрыг ухал далайл гэсэн үг гэдэг шиг Петровисын Монголын нефтийн салбарын булааг ухахад наазах нь ийм л юм байгаа юм. Хөөхий галлаанд бүсгүй өөрөө мэдлгүй шүглүүлэх гэж байгаач тэрхүү шүглэнд нь Петровис сод билгийн нэр огт гарахгүй нь гачлантай. Энэ завсар дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмагийн турсан хоёр яг тэнцэн гэж их зохиолч Нацаг Доржийг битсэн цагаан сар ба хар нулимс өгүүлгийн бодит байдлын тайлал нь яг л энэ түгээх залуу ба Петровис сод билэг нарын тохиолдол юм. Ариа бол умаам нэгч.